За сайн бацхан уу та бүхэндээ санчир гараг маань иргшээж байгаа Бямб гарагийн гэгээ өдрийн мэндийг хүргэе. За санчир гараг маань иргшээж байгаа энэ өдөр цөмөр хар өнгийн хувцс өмсвөл айгу ээлтэй сайн. Учир нь бид нэр санчир гарагаа хүндэлж буйгаа нэгэн төрлийн одоо засал буюу дом байдаг байгаа. Санчир гараг маань бидний одоо нэг цаг хугацааны эзэн баггүй юу? Бид нар ингээд бурхан болоод яваад байгаа штэ. Төрөйд ингээд бидрийг одоо нөгөө ертөнд зөвхөлж яадаг одоо бидрийг ингээд сайн муугаа мэн дэнсэлж яадаг кармагаа шүүж яадаг ийм айхтар хүчтэй энерги агуулж яадаг гэж одон зурхаад үздэг учраас өнөөдөр бид нэр хүндлэх буюу заслын одоо чухал энергийн өнгө болохоор хар өнгө байгаа. За бод гарагийн маань ангар гарагтайгаа одоо олтол айгүй эерэг сайхан энергитэй байгаа учраас үсээд суулгахад өнөөдөр бас ээлтэй хിവэрээ анхаарах ёстой жилтэнгүүд маань гэх юм бол хонь жилтэнгүүд маань илүү анхааралтай байвал зүгээр. За бидэрт биеийнхээ аль хэсгийг анхаарал зүгээр өгөхөр цөмрөө цээж хэсэг ялангуяа зүрхээ анхаарах хэрэгтэй. Зүрхээ хайрлыг гамны бити зочоороо бити бусдайгаа зочоогоороо тийм ээ. За тэгээд одоо өнөөдөр чинь ингээд энэ таргаж байгаа бол ингээд нар манаагаас 29 хэмтэй. Юу гэсэн үг гэхээр нар маань ингээд удахгүй ихрийн ордоо орхиж явах гэж байгаа буюу ихрийн ордынхоо сүүлчийн хэмдэр явагдаж байна гэсэн. За өнөөдөр цөмөр яавал илүү дээр байх вэ гэхээр одоо дэг журам тавих, яргааны зүйлийг тоовлох, төлөвлөгөөгөө гаргах, юмнуудаа зохицуулах, тийм үү, бүр хянаж, шалгах, урьдчилан юмаа төвлөж товлоход маш сайн ээлтэй байгаа. Хэдийгээр ингээ хагасаа өдөр цөмөрөө ингээд амралтын хэв маягтай байгаа ч гэлээ цөмөрөө амрахгүй те ямар ч хэсэн маргаашгаа дараа 7 хоног ингээд товлоо төлөвлөөд хийх стажлуудаа нааш цааш нь болгоод ядчил одоо ингээ бичээд тэ одоо ноор ингээ тэмдэглэгээ хийх юм бол өнөөдөр маш их өгөөжтэй байх болноо. За ингээд өнөөдрийн маань анхаарах ёстой зурхай маань юм байла. Бүгдээр нь амжилт хүсье. Астра Золан байлаа.